Дэлхийгээс өөр бусад гаригууд дээр хүний бие хэр удаан тисэж чадах бол гэж бодож байсан уу? Тэгвэл энэ хүн бичлэгэн дээр үүнийг тайлбарлалаа. Бидний очих эхний гариг бол сугар гариг. Дэлхийн 1 жил нь 365 хоног бол сугар гаригийн 1 жил буюу нарын 1 бүтэн тойрох хугацаа нь 88 хоног байдаг. Сугар нь өдөртөө нэмэх 425 Цельс хүртэл халдаг бол нарны тусгал хүрдэггүй хэсэгт хасах 180 Цельс хүрдэг байна. Мөн чигшил гэдэг зүйл бараг байхгүй. Зүгээр л 5-ын цүл шиг аж. Маш их даралтай буюу 92 бар ба энэ нь дэлхийн 71 км-д байгаатай адил юм. Скафандр хүчил төрөгчгүй бол 2 секунд л амьд байж чадгаж. Тэр өмсгөлтэй бол даралт ба хит халууныг өмсгөл 5-10 минут л тисч амьд байж чадах нэ. Дараагийн гариг бол Эверестээс 3 дахин өндөр галтуул бүхий нарны аймгийн хамгийн өндөр уултай Илон Маскийн 1 насны мөрөөдлийн гариг буюу Марс гариг. Бараг дэлхийхээр 2 жил буюу 687 хоногт нарын 1 бүтэн тойрдог ба нэг өдөрөнд 25 цаг үргэлжилдэг энэхүү гариг даралт багтай агаар хамаагүй нэмгэнд бол шууд бол чамайг алчихгүй. Өдөртөө хасах 5-аас нэмэх 20 градус, шөнөдөө хасах 80-аас хасах 120 градус хүрдэг байна. Өмсгөлгүйгээр 30-аас 60 секунд, харин өмсгөлтэй бол хоол хүнс амьдрах байгууламжтай бол 3 сараас 1 жил хүртэл амьд байж чадна. Гэхдээ цаг уурын орчин нөхцлөөс хамаарч тэрнээс өмнөж тэнгэртээ тэгч магадгүй. Нарны аймгийн хамгийн том гариг буюу Бархас байд. Энэхүү хийн гариг тэнхлэхээр нэг бүтэн ирэхдээ 10 цаг орчим болдог. Энэхүү гаригийн хамгийн анхаарал татам бас нэг том шинж нь тодоостод харагдах хар салхи. Энэ хар салхины зургийг өмнө нь бүгдээр харж исэн баг. Энэ хар салхи нь дэлхийг 2 нугалсан том хэмжээтэй ба 300 жилийн настай аж. Нарын 1 бүтэн тойроход дэлхий дээрх 4307 хоног буюу ойролцоогоор 12 жил зарцуулагддаг. Бархас байд руу очие гэвэл тэнд гიშгэх газар гэж байхгүй. Унаад л байгаа. Гэтэ яг ч эрдэмтэд бүрэн тайлаагүй ч гэсэн цөмдөө жижиг хэмжээний мөсөн бүрхэл байж болно гэжээ. Гэтэ тийшээ очих гэсээр л орчинд нь ороод 1 секунд тисч чадахгүй тэгэл намаа явах. Дараагийн гариг бол Плуто. Одоо гариг гэдгээр алдартай энэ гариг бас 200 Цельс хүртэл хөдөрдөг ба 248 жилд нарын 1 бүтэн тойрдог байна. Гэтэл тэнхлэхээр 8 хоногт л иргэдэг. Өмсгөлгүй бол амьсгахад төвчөд хөлтөг хүртлээр 1-2 минут. Өмсгөлтэй бол 1-2 цаг амьд байж чадна. 14 сартай далайн вангийн 1 хоног нь 17 цаг бол 1 жилийн ойролцоогоор дэлхийн 150 жилдээ тэнцв. Салхины хурд нь 2100 км/цаг хүртэл хүрдэг ба маш аимшигтай даралтай энэ гариг дээр нэрээ даймонд өмсгөлтэй биш л бол секунд л амьд байж чадна. Солир болон мөсөөр хүрээлэгдсэн нарны аймгийн 2 дахь том гариг буюу Санчир. Хасах 140 градус Цельсийн хүйтэн маш өндөр даралттай цаг хуургаж аимшигтай бол мөн л хэдэн секунд л тисч чадна. Харин дараагийн онцлог газар бол гариг биш сар юм. Манай дэлхийн сар биш харин Санчир гаригийн Тайтан гэх сар юм. Энэхүү сар нь хамаагүй таатай орчин нөхцөлтэй. Усан шингэн төлөвт оршдог ба гიშгэх хатуу дарахтай бүр бороо хүртэл ордог гэж байгаа. Даралт нь 1.5 бар буюу бараг л дэлхийдээ ойролцоо. Гэхдээ амьсгалах хүчил төрөгч байхгүй. Мөн өдөр шөнөдөө хасах 179 Цельс хүртэл өртдөг. Скафандргүйгээр амьсгаа богдох, мөн хөлдөх хүртэл амьд байж чадна. Хэрэг скафандртай бол 1-3 сар хүртэл амьд байж чадна. Мэдээж хоол хүнстэй бол шүү дээ. Харин сүүлийн гариг бол дэлхийн агч гэж шинэрлэгддэг эрдэмтдийн хамгийн их анхаарлыг татаад байгаа Кеплер 452b гэдэг гариг. Ус шингэн төлөвт оршдог. Мөн амьд биет байж болзошгүй гэх өндөр магадлалтай даралт нь 1.6 бар аж. Өдөртөө 25-аас 35 Цельс, оройдоо 10-аас 20 Цельс хүрдэг. Хэрвээ скафандргүй энэ гариг дээр очих юм бол амьсгал богдох хүртэл амьд байж чадна.
Хэрвээ амьсгалж болох хүчил төрөгчтэй бол бараг насаараач байж болохоор байж. Үсэд өгчихгүй л бол шүү дээ.